ярьчихсан би ярилцтэй. Хүүхдүүд ярилцах эвгүй байдалд ороход тэгж байлаа. Тэгээд очиод бас нөгөө хүүхдтэй ярьж болно шүү дээ, тий. Яагаад тийм байдалд орсон тухай. За ер нь гайгүй. Тийм байгаа. Бүр аим хүндэрсэн юм тохиолдол байхгүй. Зөв баг зэргийн өндөрлөж ярилцчихсан. За чинь яг энэтэй бол шинэ манай хүүхд нөлөн 13 дахь цаал яринд байсан бодомж. Тэр тохиолдолд бол чон ямар хүүхдээс нэг өөрөөс нь асуурсан хүүхдүүд байсан. Ингээд ангийнхаа 2 3 хүүхдээ бол дээр нь хэлсэн байхгүй. Уцын дээр нь жоод байсан. Тэгэхээр мэдхгүй. Ерөнхийдөө би өөрт нь сануулдаг юм. За ер нь хүн амтан цөөтэй газар бит яав. Эсвэл 2 3-удаа бөөндөө явж танихгүй ч юм уу юм харахад одоо ингээд юу зэрэгтэй тийм хүмүүс тэр хамтдаа ер нь шууд цоцчих. Дижил зөвлөгөө өгч байгаа. Ерөнхийдөө ямар нэгэн асуудал гардаг. Одоо хүүхдүүд тэгж ингэж ингээд одооны хүүхдүүд яг хэцүү шүү дээ. Янз бүрийн асуудал гаргаад нэгийг шоолдог, нэг жоохон хичээл байгаагүй оролцох юм бол нэгийг янз бүрийн үгээр хэлдэг те. Тийм асуудал гардаг. Тэрийг ерөнхийдөө зөвлөж за ээж нь энэ дээр ангийнхны хүүхдтэй ярилцъя. Дахиж тийм асуудал гарахгүй шүү гэдэг талаар анги дээр нэрээд ерөнхийдөө ярилцчихдаг хүүхдүүдтэй. Хүүхдийнхээ сургуулийнхнаар юу багш нартай тэгээд ангийнх нь хүүхдүүдтэй их ойр дотн ярилцаж зөвлөдөг байхгүй. Тийм болохоор харьцангуй асуудал гайгүй. Нэг яг 5 дугаар анги 6 дугаар анги хавцаавал ерөнхийдөө аюух тийм асуудал их гардаг. Хүүхдүүд янз бүрийн үг яриа анги дээр аюух хэрэгжилж байна. Манай ангийнхан хүүхдүүд тэгээд ингээд ярьдаг. Тэгэл тэр болгоныг тухайн үед нь яриад дахиж ийм асуудал гарахгүй гэдэг ангийнхан хэлдэг. Тэр 10 жилийн хүүхдүүд чинь бас тийм байсан шүү дээ. Хүүхдүүд октод хоорондоо октодод дээрлэгдэх байдаг. Тийм байсан биш. Ганц 2 мөнгө төгрөг асууж өгдөг байсан л да. Үнэрс хэрглэж лээсэн. Энэ манай охины хувьд л тийм байхгүй л байна. Өөрөө та зорлоод сайтай тэгээд энэ хүүхдүүдийг харж цаана наацлж байгаа наазуудаас л бусдаа л хүүхдүүд гэх юм бол одоо яадаг юм бол одоо хэлхэл багт дээрлэгч юм. Сургууль дээрээ гудамжинд үе тэнгийнхэнтэй дээрлэхүүлээд байгаагаа хүүхэдтэй нэг хэлэхгүй дотроо айж шаналн сэтгэлийн дарамттай яваа юм биш үз. Хүүхэд гэмтсэн, эд хөрөнгө свэтгсэн, хүүхдийн биед халдсан болон өндөр давтамжтай нэгээс олон газар дээрлэхэлтэд өртсөн. Эсвэл сургуулийн автобусанд болсон дээрлэхэлтийг мэдээлэх нь их байдагч. Шоолж тухуурхах, нэр хоч өгөх, ганцаар дуулах, хов яриа тараах. Хүсээгүй зүйлийг нь хүчээр хийлгэх хэлбэрийн дээрлэхэд мөн сургуулийн орчинд эсвэл сургуулиас гадуур болсон дээрлэхэд мэдээлэгдэхгүй байх магадлалтай. Цаашаалбал анги их тусам дээрлэхүүлж байгаагаа мэдээлэх нь эрс багасдаг тул өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд онцгой анхаарч хүүхэдтэйгээ сайн ярилцаарай. Дээрлэхүүлсэн тухайгаа хүүхэд яагаад хэлдэггүй юм бол гэж эцэг эх багш нар гайхдаг. Өсвөр насны хүүхэд өөрийгөө том болсон гэж харж альва асуудлыг өөрөө шийдэх ёстой гэж боддог. Ялангуяа аав ээж нь бөөн асуудал үүсгэж сургууль дээрх үе тэнгийнхний ээдрээтэй амаргүй харилцааг сайн ойлгохгүй улам дэвэргэх, нэр хүндийг нь унгаж өшөө авах бай болгочих вэ гэж айдаг. Эцэг эх гэр бүлийнхнийгээ зовоохгүй байх үүднээс хэлэхгүй байх нь бий. Өөрнөх шалтгаан нь хүүхдийн сэтгэл санааны байдалтай холбоотой ба бусдын тохуу болж сэтгэлийн дарамттай байгаагаа эсвэл зодуулж цохиулахаас айж байгаа тухайгаа ярихаас чимзэглэн гэртээ энэ тухай санахгүй байхыг хичээх тохиолдол олон. Хэрвээ хүүхэдтэй дээрлэхүүлээд байгаагаа танд хэлвэл сонс ач холбогдол өгч байгаагаа харуул дэмжсэн утгатай зүйлс хэл. Дээрлэхэлтийг тайлбарлаж өг. Дээрлэх гэдэг нь өөрийгөө илүү байгааг мэдрэх, харуулах гэсэн оролдлого бөгөөд дээрлэхүүлсэн хүүхдээс огт хамааралгүй үйл явдал гэдгийг нь тайлбарлал. Тайван төвчээртэй бай. Хүүхдээ дээрлэхүүлсэн тухай сонсоод уур хүрч даруйхан очиж нөгөө хүүхдийг шийтгүүлэх хүсэл төрж байсан ч тайван төвчээртэй ярилцахыг хичээ. Тоохгүй бай гэж битгий хэлээрэй. Хүүхэд танд хандгаасаа өмнө хангалттай удаан хугацаанд тоохгүй явахыг хичээсэн нь тодорхой юм. Чи эхлээд өөрөө үзсэн үү? Чи өөрөө л болоогүй биз гэж битгий хэлээрэй. Хүүхэдтэй итгэхгүй өөрөө л болоогүй учраас зохих хариугаа авсан байх гэж ойлгож байгаагаа харуулснаар та хүүхэдтэй тусалж шалгахгүй. Юу болсныг сайн судалж сургуульд нь мэдээл. Гэхдээ ууртаа очиж нөгөө хүүхдийг шийдэхийг шаардах биш. Болсон явдлыг мэдээлж, давтагдхаас сэргийлж багш нар анхаарал хандуулах хэрэгтэй байгааг мэдээлэх маягаар хэлхийг хичээгээрэй. Хүүхэдтэйгээ түүний сайн тал, авьяас чадварын талаар ярьж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлээрэй. Танд амжилт хүсье.